Тэг яг энэ ийм л юм байна л да. Энэ 6 жилийн хугацаанд за 113 орчим тэрбум гэдэг чинь 30 сая доллар л юм байна шүү дээ. Та бүхэн одоо аудитын юу гэж боддгийг хувь хүний хувьд бол одоо жишээ нь гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөөр газар доорх юм уу хайхан зөв гэж бодож явдаг хүн байхгүй. Бид манай улсын чадварчин үлээ хайгуул гэдэг чинь өөрөө их эрсдэлтэй зүйл. Ийм хэмжээний хугацаанд ийм мөнгө зарцуулаад яг эн чинь бол их мөнгө биш л дээ. Тэгээ 10 орчим хувийг хайсан гэсэн. Ер нь цаашдаа аудитаас дүгнэлт энэ зөвлөмж дээр энэ чиглэлээр та нар оруулж өгөх боломжтой. Ер нь цаашдаа энэ хайгуулыг бид заавал улсын төсвөр хийх ёстой юу? Гадаадын хөрөнгө оруулалтад хүний мөнгөөр гадны мөнгөөр одоо газар доорхоо юу байгаагаа мэдээд авах боломжтой биш үү? Ер нь бол энэ бол бид нар улсын төсвийн хөрөнгө оруулалт хийсэн геологи судалгааны ажилтай холбогдлолтой ийм одоо үйлчлэлийн аудитын тайлбарыг танилцуулж байгаа юм. Үүний зэрэгцээ та бас зөв хүнд чинь улс орон өөрөө одоо энэ газар нутаг дээр юу байгааг мэдхийн тулд энэ судалгааны ажлыг сайн хийх шаардлагатай байгаа юм. Тийм учраас бас энэ үндэсний геологи албан байгууллагад удаагүй очсон тодорхой ажлууд хийж эхлэдэг байгаа юм. Ер нь үүний улсын төсвийн хөрөнгөөс гадна хувийн хвшлийн гадаадын хөрөнгө оруулагчдын бас төсөв зарлаар энэс хэд дахин илүү хайгуул судалгааны ажил хийж байгаа шүү дээ. Бид зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлыг сүүлийн 6 жилийн түвшинд үзэж байгаа. Ер нь бол нийт газар нутгийн түвшинд хуучин одоо сая Батчаргал гишүүнч асууж ирсэн. За Баясгалан гишүүнчээс за гүйцэж хариулъя. Ажлын хэсгийн 5 номер. Бүгд найрамд Монгол Ард улс гэж байхад социалист систем гэж байхад ер нь нийт газар нутгийн хэмжээнд 200 мянганы геологи судалгааны зураглалын ажил бүгд нь хийгдсэн байсан юм а. Энийгээ бас үе шаттайгаар хэсэгчлээд за 50 мянга за 25 мянга 10 мянганы зураглалууд хийгээд явж исэн. За одоо бид энэ сүүлийн 6 жилийн хийгээд үзэхэд бол бас богино хугацаанд бага зарлаар бас судалгааны бас тодорхой ажлууд хийжээд тийм болохоор эхний ээлжинд одоо албан шаардлага ямар нэгэн акт факт тогтоолгүйгээр харин зөвлөмжийг ингээд өгөөд явж байгаа юм. Таны хэлж байгаа гадны хөрөнгө оруулагчдын зарлалаар судалгааны ажлууд ер нь бол явж байгаа юм байна л. Нийт нутаг дэвсгэрийн 47% нь геологийн суурь судалгаа ерөнхий эрдлийн ажил хийсэл гэж би бол төсөөлөл авлаа шүү дээ. За тийм учраас тодруулаад уул уурхай яам хариулда. Үндэсний геологи албаны дарга мөнхтөр гэж юм байна. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Бас нэг зөв ойлголт бидэрт бий болох шаардлагатай байна. Энэ нь болохоор бид нар хайгуул бол асар их хөрөнгө мөнгө шаардсан эрсдэлтэй ажил. Улсын төсвийн хөрөнгөөр огт хайгуул хийдэг юм шүү. Бид нар бол суурь судалгаа. Түрүүн миний хэлсэн ашиг малбарын болоод инженер геолог, гидрогеологи улсны экологи ингээд тектоник бүснүүдийн маш олон геологийн чиглэлийн цогц судалгаа хийдэг ба. Энийг бол улс заашгүй аль ч улс өөрөө нэг суурь судалгаа заавал улс өөрөө хийж авч өгдөг. Үндэсний аюулгүй бодсон ч эдийн засгийн ач холбогдлоо бодсон ч. Оросын холбооноос гэхэд жишээ нь өнөөдрийн байдлаар 200 мянганы масштабтай геологийн зураглалыг газар нутаг бүрэн бүрхсэн. Энийг бүгд улс хийж. 50 мянганы зураглалын ажлыг бол 34% орчим байгаа. Хятад бас яг юм байна. Баруун улс орнууд ийм суурь системтэй геолог, геохим, геофизикийн ажлуудыг дандаа улсаас хийж авдаг. Цэвэр ашиг малхуулын чиглэлийн хайгуулын ажлыг бол энэ бол асар өндөр эрсдэлтэй цэвэр одоо эдийн засгийн агуулгатай ажил учраас энийг бол цэвэр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаа хийгээ явах нь нийт газар нутгийн 47-д хайгуул хийхэд одоо энэ 113 тэрбумаар хийсний чинь нийт хэдэн хувь нь нөгөө 47% гэж шүү дээ. Одоо бид нар 47 газар нутгийн 47%-ыг хайхад 6 жилийн хугацаанд одоо ийм мөнгөөр нийт газар нутгийн хэдэн хувьд хайгуул хийх вэ? Түрүүн тэр өөрөө зөвлөх гэлөө. Хариулт өгөөдсөн хүн гэлээ. Та андуур буу нэг талбарынхаа суур үндгээ 4 мянгаар тооцдог гэх шиг болсон. 113 тэрбумаа сая сонирхоод хуваагаад үтсэн чинь бүр жигтэйхэн том газар гарчих юм. Юугаа андуурч уу яа? Талбар нэг талбарынхаа суур үндгээ 4000 гэсэн үү? Тэг яг нөгөө наад байгаа үнэлгээнд нь очих тэр нэг хачнал өөр л нэг жигтэйхэн том тоол гараад их. Энэ дээр нэг тодруулга авъя. Нийт одоо бид нар ингээд 6 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ер нь одоо газар нутгийн хэдэн хувийг хайсан байна? Юм байна уу? Одоо тэр хайж үтсэн байна уу? За 6 номер. Энд чинь
хайгуул биш нөгөө судалгааны нөгөө Суур судалгаа шүү. илэрчсэн яах хайгуул шүү дээ. Тий. За хариулъя. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Ерөнхийдөө сүүлийн жилүүд хийсэн яг судалгааны үр дүнгээр бид нэг ойролцоо газар нутгийн 12 орчим хувийг 1.51 геологийн зураглал ерөнхий хэрэглээ ажлын түвшний судалгаагаар хамруулсан гэж хэлж болохоор байна. Турбмын гэдэг маань өөрөө яг нэг гайхаад талбайн суур үнэлгээ гэдэг маягаар бид нар нэгт ажил хийж байгаа учраас тэр үнэлгээгээ тооцоод ер нь энийгээ сонгон шалралтаар одоо гэдэг хайвалын камп хөрөнгө оруулагч нарт санал болгох ийм суур үнэ шүү. Энэ дээр бол мэдээж одоо дэнчинг үн орж ирэхээр бол замбрааг өндөр үн орж байна. Тэгэхээр бид нар бол цэвэр гаргасан мөнгөөл олж авч байгаа хэлбэр гэж бол ойлгож байна те.